Хай, өглөөний хөргөлтэй авъя. Шинэ байранд орж ирээд ер нь юмаа янзлж дуусаагүй байгаа. Янзлж л явна. Яалтчгүй янзлах юм амар ихтэй. Уг нь би нөгөө нэг байрны эзэнтэй анханасаа байраа бүрэн цэвэрлүүлээд орно гэд хэлсэн байхгүй юу? Тэгсэн чинь намайг нөгөө нэг ирээ шалгахад нэг хальтхан л ингээд нүдэнд ил харагдах тоошороо шал малыг ингээд цэвэрлсэн байсан. Тэгэд галзуухны утаас орохчиг огт цэвэрлэг амар бохирдолтой. Тэгэд галзуухны ер нь шкаф савыг доторх нь ерөөсө цэвэрлэг байсан байхгүй юу? Тэгэд би байрны эзэн лүү зургийг аваад бичлэг хийгээд энийг хараа, энэ хэсгээр ерөөсө огтон цэвэрлэгээ хийгээгүй штэ. Хойлоо бүтэн цэвэрлэгээ хийж орно гэж хэлсэн мэт гэтгсэн чинь байрны эзэн би үйлчлэгээний ажилчдад ингэж мөнгө төлж ууган цэвэрлүүлсэн штэ. Эргээд тэднэр лугаа холбогдъё гэтгсэн байхгүй юу? Тэгчээ тэднэр лугаа холбогдсон чинь тэднэр нь юу гэсэн гэж манайх цагаан сар болох гээд амар их ачаалттай байгаа. Тэгэд шинээр ажилтаа авсан байсан чинь ажлаа сайн мэдхгүй хүнийг танах руу явуулаад ингээд хагас цэвэрлүүлчих явуучлаарай гэтэл болоо заа. Тэгэд яах юм гэтгсэн чинь за тэгвэл тэр хүнийг дахиад явуулаад бүрэн цэвэрлүүлчихгээд тэгжээг авахгүй юу? Юу гэсэн үг юм бэ тийм үстэй? Цэвэрлжээд орж ирэх байтал чи орж ирсний дараа одоо ингээд манай гэрийн юмнууд ингээд бүгдээрээ хил 70 задгай багт чи одоо ингээд яаж цэвэрлэгээ хийх гэдэг юм тийм үстэй. Тэгэхээр би за болио би өөрөө цэвэрлэчээ. Харин хэд хоногоос хүн дуудаж утаас орогч цэвэрлүүлээ шүү гэсэн чи заал гэж илээ. Тэгэл явах тий өөрөө цэвэрлжлээ. Ер нь галзуух байны өрөө хоёроо сайн цэвэрлжүүлээд бусдын ч авах тий гайгүй л цэвэрлэгээ хийчих болохоор нэг утахгүй ах уу. Би өнөөдөр нэг хүнтэй ярьсан яриагаа энд ярьчих уу. Жохон хувийн шинжтэй байж магадгүй ч гэсэн зүгээр яг одоо ингэ толгойд амир их бодогдоод байгаа болохоор ярмаар байна. Юу болсон бэ гэхээр манай нэг найз эгч маань өглөө залгаад хэд танах нүүс юм уу? Чи эгчтэй хэлэхгүй дээ эгч нь очиод туслах байсан шүү дээ гэхгүй юу? Тэнгүүд нь би зүгээрээ баярлаа. Яг хотхон дотроо нүүсэн болохоор тэгэж би нэг хөнхөн юмнуудаа ингээд өөрт хүндрэлгүйгээр зөөсөн болохоор өөрөө тэгэл хүүтэйгээ хамт ихэнхийг намжуулчлаа. Тэгэж сүлд нөхөрөө ирээд арай том юмнуудаа зөөгөөд нүцэн гэтгсэн байхгүй юу? Тэгсэн чинь найз эгч маань гэхдээ нүүх суух энэ асуудал чинь бас эмэгтэй хүнд бас нэлээд ачаалттай, стресстэй байдаг ажил. Чи тэгээд яаж үйлчлэгээний ажилтнууд дутчихгүй дээ. Эмэгтэйчүүд бид нар ч өөрсдөө хайрлах хэрэгтэй штэ. Гэтэхгүй юу? Тэр хүн надад нэг жоохон сонин санагдаад би өөртөө хайргүй юм уу? Үгүй шүү дээ. Юу гэж хайргүй байх юм бэ? Харин эсрэгээр маш их хайртай шүү дээ. Би өөртөө хайртай болохоор өөрөө нүх сонголтыг хийж байгаа шүү дээ. Би энийг хэн нэгэнд нөхөртөө хүүхдтэй зориулж нүүж байгаа юм биш. Би өөрийнхөө сэтгэлийг тайван байлгаж өөрөө тав тухтай гэр бүлийн сайхан орчныг хүсэж тэрэндээ ч өөртөө нэг ачаал өгөхгүйгээр өөрийнхөө төлөө нүжих хүн чинь юу ч өөртөө хайргүй юм бэ? Өөрийгөө хайрлна гэдэг чинь нөхрийнхөө ардуур ороод бие нүүж суухыг хэлдэг юм уу гэж яг ингэ толгойд бодогдсон байхгүй яа чи тэр хүн надад жоохон шүүмжлэлтэй санагдаад хэлсэн. Намайг шүүмжлээд байгаа юм шиг. Тэгэд би найзэгчтэй үгүй нөхөр маань ажиллаа хийгээд завгүй өөр хотод байгаа болохоор би яг өөртөө ачаалгүйгээр хийчихэд асуудалгүй шүү дээ. Би энийг өөрийгөө харилж байгаа болохоор хийж байгаа байхгүй юу гэдгийгсэн байхгүй юу. Тэгсэн чинь найзэгч тэгж байна. Хэтэрхий ингээд сайн байгаад ахлаар чинь нөхөр чинь илүү ажилгүй болоод хийх ёстой юм хийхгүй болоод илүү ингээд за эхнэр маань чаддаг юм чинь хийж ихтэй гэд ингээд өөрөө хойшоо суучдаг байхгүй юу гэтгэхгүй юу. Тэнгүүд нь би бас өөрийгөө нээлттэй хэлцээ. Би тэгээд яах юм? Нөхөр маань илүү шаргуу хөдөлмөрлөж илүү амжилттай байгаасаа гэсэндээ би өөрийгөө нөгөөд өөрийгөө хойш нь татаад арт нь ингэ суучих хэвтэй юм уу? Би ч өөрийнхөө хувь заяаны эзэн шүү дээ. Тэгэхээс биш ямар би ч нөхрийнхөө одоо ажлын мотивац одоо бүтээмжийн одоо хянаг чалгалт байгаа биш дээ. Намайг илүү хийлээгээд түүнд ханаад өөрийгөө нөгөөд эхэлчихвэл
Тэгэл тэр хүний сонголт ахгүй юу да. Би тэгэл өөрийн амьдралын үүрэг хариуцлагыг ухамсарлаж түүнийгээ давтан хийж бүр дагуулan биелүүлж тэгснэр өөрөө өөртөө итгэлтэй болж урамшиж өөрийгөө харилж эхэлдэг байхгүй юу. Гэт яг ингэ битээр харьцангуй нээлттэй ярилцдаг байхгүй юу. Тэгэд хэлцэн. Тэгсэн чинь найз эгч маань яг хэлж байгаа байхгүй юу. За бит хоёр болохоор нилээд насны зүрхтэй. Тийм болохоор найз эгч маань ялцчгүй л надаас амьдралын туршлага юм юмараа ялцчгүй л үйдیں۔ Тэгэд ярьж байгаа байхгүй юу. Найз эгч өмнө нь бас тийм байсан мэл да. Яг өөрийн ажил төрлийн хажуугаар хоол унд гэр бүл гэл амар завгүй. Тэгэл хүүхдүүдээ харна, хоол ундаа хийн, хувцунраа угаан тэгэл өглөө болгон нөхрийгөө цэвэрхэн хувцас яваарай гэл ингээл хувц чанарын нэндүүдэж өгөөл гаргадаг. Тийм амар кул завгүй хичээсэн мэл да. Тэгээд нэг удаа тэгсэн чинь нөхөр нь өөрийнхөө хөдөлмөрийг нэг л дутуу үнлээд нэг ингээ ойлгохгүй болохоор нь яг ингээ гомцсон гэсэн. Би юуны төлөө ингэж хичээж исэн бэ? Хаяа ч гэсэн уцаа оролдоод ингээ орон дээр хөвтмөр байхад би юуны төлөө ингээл дандаа босч хоолундаа хийгээл ингээл үр хүүхд хичээл нам гэл ингээ яваад исэн бэ? Тэгээд тэрэн ч тийм нэг тийм үн цэнгүй байж л үүдэг нэг тийм үйлдэл юм шиг болгоцсон. Тэгснээс би одооноос эхлээд гэр цэвэрлдэг нөгөө 7 ногтой нэг 2-3 удаа ирж гэрэн цэвэрлэж өгдөг ихтэй болчихгээд тэгээд бас хүүхдүүдээ нэг 7 хоногт ганц 2 удаа давталгыг хийлгээд өгчдөг бас тийм давталгын багштай болгоод тэгээд тэгсэн чи амьдрал нь хамаагүй утга учиртай өөрт нь ирэх дарамт ташаалал хамаагүй багасаад илүү ажиргалтай болсон гэдгийг байгаа байхгүй юу. Тэгээд надад хэлэх гээд байгаа утга нь за яах вэ энэ удаа чи өөртөө ачаалгүйгээр ингээд тайлбарлаж байх гэхдээ энэ үйлдэл дараагийн нүлтэн дээр дахиад гарвал тэгээд тэрний дараа бас дахин гараад байвал нэг өдөр чи би ядраад байна гэж хэлэх бараг ирэхгүй болчихно. Нөхөртөө биш бараг өөртөө тэрийг зөвшөөрөхөө болчихно. Энийг л би өөрийгөө хайрлах хэрэгтэй. Заавал тэглээгээд нөхрийгөө оруулах гэсэн үг биш. Зүгээр өөрийгөө амраах бас хэрэгтэй гэдэг энэ утгыг гаргаад ан гэтгсэнгээ боддоо. Тэгэд би яг үгийг нь бол ойлгоо сонссон л доо. Гэхдээ яг хүлийн зөвшөөрөөгүй. Харин ч яагаад ч бүр эсэргээрээ өөрийнхөө бодолд илүү гүнзгий бат зогсчих шиг болсон. Хоёр хүн гэр бүл болж нэг зорилгын төлөө, нэг хүсэл тэмүүллийн төлөө зорж биендээ итгэж хайрласан л бол аль нь л хүчин чармаалт гаргаж зорилгын төлөө тэмцэл хэрэгтэй гэж боддог. Яг үгтэй найз эгч маань намайг бодвол тэгэл хамаагүй туршлагаар л ингээл зөвлөд байгаа л да. Гэхдээ зарим юмыг хүн тэгээд баг өөрөө ойлгож туулах ёстой байдаг бол миний бодлоор энэ сэдвэл ах. Яг тэгвэл хүн яах гэж бусдаас үг сонсдгийг, яах гэж түүхээ судалдгийг мэдээж бусдын алдаан дээр давтахгүй гэсэн юм сэрэмжлүүлэг болгож сонсож сурж байгаа л та. Гэтэ тийм сэдвүүд чи хөвчлэн нэг тийм суур жигт онол дээрч гэх юм уу? Ерөнхий нийтлэг тохиолддог асуудал болохоос биш яг хүний тийм зорилт, зан чанар, хүсэл тэмүүлэл гэсэн юм чи хүн болгонд ондоо идэг болохоор мэдгүй. Миний бодлоор л энэ сэдвүүдээр бол хүн болгон ондоо л байх. Тийм болохоор нэг хүний туршлага өөр хүнд заавал зүв замд байх боломжгүй л байх. За мэдгүй. Бүр толгой эргэжлээ. За ямар ч гэсэн энэ хоёр өдөр хэрэндээ л гэрээ тохижуулах гэж үзлээ. Тэдний хайхтар яарад байх юм алга дөө. Цагаан сараас өмнө л дуусчул болно. За бай.